хэдүүлээ адилхан линзтэй тий хэлбэр корпус адилхан ч өмнө нь хувьд зөрөөтэй. За энэ дуран маань 20 гаруй сая төгрөг нэмэлттэй. А энэ дуран маань 4 сая 500 мянган төгрөг нэмэлт. За ийм хоёр дурангийн ялгааг та бүхэндээ өнөөдөр яаж харддаг, юугаараа ялгаатай вэ гэдгийг хэлүүлээ. Туршиж үзэх нэ. Тэгээд ерөнхийдөө айлууд байна. За дулааны дуранд хэрхэн харагддаг? За энэ шөнийн харанхуйд харагдахгүй гоц. За энэ дулааны дуранд хэрхэн харагддаг? Шөнийн дуранд хэрхэн харагддгийг хэдүүлээ одоо үзэх нэ. За одоо дулааны дурангаараа хэдүүлээ харж байна. За энэгээр ингээд сарлаг. За тэнд за нэр метрээ гаргахгүй бол дурангаа ашиглаж мэдгээ хийсэн байна шүү дээ. За тэр гэр гэхэд нэг тийм тий 313 метртэйгээ юм байна. За тэр уул хэн 600 метрт. За тэнд хүн явж байна. За тэнд майхантай хүмүүс майхнагаа та хоол юм айдаа тэр цатлаад эдэн метр юм битээ. Тэнд ингээд нэг 300 метрт ингээд хон ямаа байж байна тий. За тэр хон ямаа биш юм байна. За 300 метр 350 метртэй хон ямаа дулааны дуранд ингэж харагдж байна. За одоо бүр гоё болчихно тий. За энэ наан ингээд хоёр хөдөлгөмбөр тоглоод байна. За дулааны дуран гэдэг маань ингээд ерөнхийдөө харчдаг байгаа. За яа. За дижид мал амт юу байна гэдэг ингээд ерөнхийдөө ингээд ер нь харчихна. За харах нь бол ингээд хязгааргүй байгаа байхгүй. За хэдэн зуун метрийн цаанах уулнууд ингээд харагдчихна. За тэр ихэд одоо 600 метр хад бас юмнууд байна тий. За тэнд хэдэн 440 метрт нэг машин зогсож байна. За энэ өөр ингээд адуу байна. За ингээд тэр бүр холоо байгаа зүйлэн шүү дээ тий. Ингээд за ингээд тэр зүйл ингээд татаад за энэ сарлаг гэдэг хүрэн тий. За дулааны дуран маань ер нь ингэж хардаг байгаа шүү. За энэ нь болохоор night vision уу шөнийн дуран. За дулааны дуранд маань харагдж ирсэн нөгөө хонь яам нь шөнийн дуранд одоо энэ хөө 300 метртэй хонь яам иймэрхүү байдалтай харагдж байна шүү. За тэнд нэг байгаа цаатлынх нь уул энэ төр жоохон бүрсгэр харагдаж байгаа. За энэ баруун тишээ бод нэг машин байсан да. За тэр машин маань одоо дулааны дуранд манай иймэрхүү харагдах нэ. За тэр дээр бол уул харагдах. За нэг харьяар марк машин явж байна тий. За тэнд бас нэлээд машинтай хүмүүс байж байсан. За одоо нөгөө дулааны дуранд маань харагдчихсан сарлаг маань шөнийн буюу night vision дуранд маань хэрхэн харагдаж байна вэ гэдгийг та бүхэн одоо харж байна. За энэ маань нэг 254 метрт байгаа сарлаг. За дулааны дуранд ингэж харагдчихна. За энэс цаашаа хойшлоод одоо үргэлжлүүлээ та бүхэн үзэх юм бол дулааны дуран шөнийн дуран хоёрт яг ижилхэн дүрс хэрхэн харагдах нь вэ гэдгийг та бүхэнд үзүүлэх болно. Та бүхэн бичлэгээ үргэлжлүүлээ үзээрэй. За энэ 250 метрт байгаа гэр түүний гадуур байгаа сарлаг хэмтэмт шөнийн дуранд за иймэрхүү харагдаж байна. За илүү дэлгэрэнгүй бичлэг одоо үргэлжлээ гаргах тул та бүхэн маань бичлэгээ үргэлжлүүл үзээрэй. За энэ хөө бичлэг нь дээдлэлт нь night vision уу шөнийн дуран, доотлолт нь дулааны дурангийн бичлэг байна. За нэг 250 метрт байгаа нохоо болон сарлаг хоёр доотлол уу дулааны дуран, доотлолын дулааны дуранд ямар харагдаж байна. Дээдлэлийн шөнийн дуранд ямар харагдаж байна. Та бүхэн харьцуулж харах боломжтой байна. Энэ хөө бичлэгнээс. За дулааны дуран, шөнийн дуран хоёр маань шөнө бол ингэж өөр хардаг онцлогтой хоёр дуран шүү. Доотлолынх нь дулааны дуран, дээдлэх нь шөнийн дуран шүү. За энийг нь цаан зараарай. За нохоо нэг 100 м, 150-60 м
хоёр дуранд хэрхэн харагдаж байна вэ гэдэг нь энэ хүү хоёр бичлэг дээр тодорхой харагдаж байна. За дээдлийнх нь шөнийн дуранд, доотлох нь дулааны дураа. За ингэж харагдах нь шүү. За энэ хүү бичлэг нь 500 м-т байгаа бүр. За 500 м-т байгаа бүр бол дулааны дуранд бол доод харагдаж байна тий. За шөнийн дуранд маань ер нь хүдгхэн харагдаж байгаа шүү. За дурангаар бол харахад харагдаж байсан.